За эсвэл дэш зочтой танилцуулъя. Бид ер нь бол за өнгөрсөн саруудад өнгөрсөн жилүүдэд 2-7 хоног миний тэгвэл 7 хоног миний даваа гарагтай физикийн туршилтуудыг 10 жилийн сурагчтай хамтар өргөдөг байсан. Харин сүүлийн жилүүдэд сүүлийн үед энэ маань жоохон багасчаад байна. Тэгээ 10 жилийн дөрөвчтэй зориулсан энэ булан хэсэг маань бол бас хэрэгтэй тийм аа би олон хүмүүс бас зарим зүйлсүүдээ эргэж сандаг болоо гэж бодож байна. За ингээд студид ирсэн зочид маань за Эрдэнэтс бүрийн сургуулийн 8 дугаар ангид сурагч хулган их шиг хэн заяа байгаа. Тэгэхээр энэ сайхан амарсан. Сайхан амарлаа. Сайхан. За одоо залуу физикчдийн холбооны тэр өмнөд юм хэлж ирсэн байгаа. За өнөөдөр туршилт юу юм байгаа? Юу юм хэлэх вэ? Тэр би харин шинэ төхөөрөмжийн тухай яа. За. Эртээр үеэс хүмүүс одоо хүч багтаал хүч хачхын тулд өргөвч налуу хавтгай хөшүүрэг эргөвч зэрэг зүйлүүдийг бүтээж хэрэгжилж ирсэн. Харин сүүлд Паскал хэмээх эрдэмтэн болохоор нөө шинэ төхөөрөмж зохиоод хүч хачах механизм шинэ төвшөнд байсан байна. Тийм. За. Яаж ажиллах вэ? Паскалийн гаргасан зүйлийг хамтдаа. За тэгэхээр өнөөдрийн эдгээр хийхэд болсон хэрэглэх зүйлс нь болохоор гар нуурын алах, тэгээд хайж хөөсцөр ирзээ, тэгээд тариу. Нэг удаа тариу. Тэгээд халаадаг буу, тэгээд энэ тариурын систем цаав гэх мэт зүйлс орсон байгаа. Тусал хийдэг систем шүү дээ. Энэ бол дандаа гарын доорх олцтой материал. Тийм байна. Гэхдээ энэ чинь баг нэг эргэжтэйчүүдийн үлбэрийн хичээл дээр хийдэг шиг олон зүйлүүд хийсэн биш таарийн маань тийм. Багштай хамтарч хэлсэн юм. За хамгийн ихний туршилтаараа юу их вэ? За хамгийн ихний туршилт нь болохоор энэ өргөгч юу? Өргөр. Өргөр төхөөрөмж өргөр. Үй. За одоо энэ тэгэхээр орсон зүйлс нь болохоор зарим нэш, хөөсөнцөр, тариурын систем, эрзэн, дуу гэх мэт даа ийм зарим нэш нэг шүү дээ. Тэгээд нөгөө энэ болохоор орлол хамгийн төхөөрөмжтэй зүйл нь хонцроор ивэл одоо цааш болгож хэцүү моц хийлээд хийн гэж хүүхдүүд байхгүй. Тийм ээ. Мац юм тийм. Хэдүүлээ юм өгч үзэх үү? Тэгээд за тэгээ энэ болохоор наар салахгүй тул хамгийн сайн цав нөлөөр энэ халаадаг байна. Энэ үү. Сүүлийн үед энэ халаадаг цав халуун цав бол нашаалсан зүйл шиг татж байгаа шүү дээ. За тэгээд энэ нь яг ирцэн хийсэн бэ гэхээр нөгөө моднууд нь ингэ нөгөө одоо хатуу зүйлсээр одоо жишээ төмрөөр хачтай гэхэд энэ бол ингэ хөдлөхөд хэцүү байна. Харин ирцэнтэй хатсмаа дээшээ энэ өргөж байгаа. Одоо энэс нь даалт төхөр усны ишиг үгээд бүлгэн дээшээ өргөхөд энэ өргөвд нь одоо харж байгаа. Ахурхийн. Ирцэнтэй болохоор энэ доошоо буцаж татхад амар. За ирсэн чи өөрөө буцаж өөрийнхөө анхны төлөвлөлтөд шилждэг учраас тэ шинж чанарын мэс ашиглаж байгаа болов. За одоо ачаа өргөж үзүүлье. Ачаа гэж саавн юу вэ? Зүгээр энэ нөгөө одоо нэг удаа яваад хөрхөний тоолыг хайчилж аваад бодож үзлээ. Аюу өөрхөн ашиглах нь зүйлсээ тэ. За одоо юу их вэ? Энэ дотор бэлэг үү? шинжил болж байгаа юм. За өлхөө өргөж байна өө. За одоо тэгээд чадлаасаа болоод. За яг энэ үйлдэлээ хичээл дээрээ заалгаснараа та юм дахиад тайлбарлах уу? За энэ болохоор нөгөө ус өөрөө даалттай. Усыг тэгшин тардаг болохоор одоо энэ өнгөр яг нэг хүчээрээ дараад энэ бүлүүрээ дээш өргөн. Бүлүүрээ дээш өргөхөөр энэ өргөгдөд нахчааг нь өргөж байгаа. Тэгээ мэдээж тэгэхээр өөрөөс нь хүн нахчааг өргөж болохгүй. Тэгээд энийг бодит амьдрал дээр жишээлээ тайлбарлуулад дэлгүүр дотор яадаг одоо юм өргөж машинууд байдаг да. Тэд нар болохоор одоо хүний мэдээж өргөж чадахгүй ачаатай зүйлс өргөдөг. Мэдээж нөгөө тэр нь харагдахгүй ба штэ. Яг шинэ төхөөрөмж байгаа гэж. Тэгсэн мөртлөө яг дотроо болохоор ингэ шинэ даралтаар өргөж идэг байгаа. За энгийн тайлбарлаж өгнө. нөгөө нэг гидрийн шингэн нь бол одоо ус нь шүү дээ. Одоо энэ шинэ төхөөрөмж эсвэл хидроолик гэж хэлж байна. За манай хулингийнх. За энэ өргүүрээр шингэн төхөөрөмжөөр ажилладаг гүр байгаа. Гүр. Юу за бас. Одоо гадаадын том орнуудын дундуур ингээд гол урсдаг шүү дээ. Тэгээд дундуур нөгөө ачаа бараа тэрүүлэхэд ус онгоцууд явдаг. Одоо тэгээ явхад ингээд гүүрнийх одоо энэ дээд тал саад болдог байгаа. Одоо энэ ус онгоцоо гаргахын тулд шингэн төхөөрөмж ашиглаж одоо энийг гүүрээ дэш өргөөд тэгээд ус онгоцоо явах боломжтой.
Нэлээд би төвшөж үзэх. Ярилцлаа. Бас л нэг картон цаас ихэлсэн тэгээ зарим нэг моднуудаар зарим нэг халдвар мод гэх юм уу та тийм. Энэ санаа хин өхөө, багш нь өхөө. Өгийн одоо жишээ нь YouTube дээр л ихэд энэний талаар бичлэгүүд амар олон байдаг. Тэгээ бид тэр хамгийн одоо хялбар тэгээд нөгөө сонирхолтойнуудын үзүүлж байгаа. YouTube гэж нэг их багш юм. За наа чи яах вэ? Энэ хоёр өөр өөр Оо тоглосон. тийм дээ. Их ус бөгөөд баг ус хоёр багш үү те. Наа чи 20 грамм, 10 грамм их юм уу? Энэ 5 юм уу? 25. Энэ 3 юм байна. За бүр өндөр өгөх юм те. Ой чи бүр нөгөө тантнаар усаа олсон тэр аваа шийдчих юм бол энэгээр түлхэхэд тэгэхээр илүү хөнгөө. Тийм ээ. Хатгаа түлхэхэд илүү хатуу байсан байна. яагаад гэж юм? Яагаад гэвэл одоо нэг ихэд одоо ингээд жоохон мөч зарцуулж Тийм байна. байгаа. Одоо тэ наадах ингээд түлхмүүд их хурц зарцуулаад энд ингээд их зам тулж байгаа. Нөгөө бүлүүрийн талбай нь дараа талбай нь их байх тусмаа дарах хүч нь их байна. Харин тулах зам байна. Зүг ойлгомжтой. Харин энэ талаар нөгөө бүлүүрийн талбай нь бага учраас даралт нь бага. Дарагч байгаа. За тэгээд энэ бүлүүр гэхэлэр ингэж тайлбарладаг. Дарахт хатуу болохоор энэ хүч гэсэн үг. Зарах хүч нь харин дарж байгаа хүн тоглох хүч алдна гэсэн үг. Гэхдээ наад чи аль болох их зам тулжаад гэх юм хүч алдаж их зам хожино. Хүч алдан зам. Бүгд хоорондоо байлдаа байна. Харин баг бүлүүрээр явахад дарахад хөнгөн байгаа учраас хүч хожиж зам алдна. Энэ аль жоохон зам явж байгаа. Энэ яа физик гэвэл. Зүг. За дараагийнх нь энэ хэвээр сонирхол би ингээд зогсож явах тоо юм. Энэ юу вэ? Юу шингэн төхөөрөмжтэй өргөр. Өргөр. Бас өргөр. За энэ шиглэлээр Яа гоо хэрэг энэ юу гэсэн бэ? Happy Christmas, Merry наа Christmas. дотор чинь 3 биш. Ингээ нөө одоо энэ баа хэмжээр ингээд өсрөх хэрэгтэй. За Ингэж бас болох юм уу те? Энэ нөгөө яагаад одоо хөдөлгөөнгүй байна. Аха. яагаад одоо ингээд том тариураас ингээд жижиг тариур руу ингээд яасан бэ гэвэл одоо энэ жижиг тариурын араас том тариурыг нь одоо холбож хөсөрч болохгүй. Тэгээд ингээд томоос нь жижигөр хөсөрч. Энэ усны хэмжээ их чухал хаа. Дотор нь байгаа. Усны хэмжээ бол тийм нөлөөлөхгүй. Хамаагүй. Хүчлэлтэй. Харин гэхдээ ганцтай хүчээж харуулахын тулд усны хэмжээг нь хооронд нь тэнцвэрлэхгүй л Тийм л дээс. тийм Усын нэгтүүлчүүд мэдээж шахагдахгүй. тийм шаардахгүй. Энэ одоо ийм аюул байна уу? Би даралтыг нь маш хүчтэй огцон мөх юм бол түүшүүд засрах уу те? энэ нь одоо гуурсаас шууд сална. Зүг. Үнэн авах шиг тийм үзүүлэхгүй шүү. Би бас энэ тийм Боцтой. Энэ мандал ах чи ер нь ой юм жоохон. За сонирхолтой юм. Энэ ер нь юунд ашиглагдаж байна яг энэ төлөв. амьдрал дээр одоо бид нар бол энийг энд бол нэг юм юу өргөх зорилготой, бэлэг өргөх зорилготой. Энэ аюу гоо гэдэг юм. Амьдрал дээр бол яг юу нэг аюу тавьчаагүй. Энэ нөгөө нэг контейнер зурдаг бас юунууд ч яг л энэ. Дэш өргөжтэй. Давхар за юу вэ? Өргөх юм уу зүйлүүд бол ихэнхдээ шингэн төхөөрөмж ажилладаг байгаа. Тийм. Одоо чи хүмүүсийн дэш зөөх. Заахлаа бихэнд оролцоор энэ одоо туршилтаа үзүүлэх бас. За энд нэг роботын гараа. Тийм, энийг хийдэг юм. За энэ болохоор 5% нь тус тариу залгасан байна. За. Тэгээд физик дээр болохоор энийг ерөөсөө шприц гэж хэлэхгүй дандаа тариу гэж хэлдэг. Тэгээд энэ шинэ төхөөрөмж дээр болохоор ер нь шахалтай бол цилиндр тэгээд бүлгэр хоёр хэрэгтэй. Тэгээд эдгээр яг шингээсэн зүйл нь бол яаж ч тариу гэдэг. Гарын дор. За. Одоо энэ болохоор ийшээ шахаар 3 инч хөдлөн. Биш үү? Ийм яаж харах вэ? За чи. Өргөж шүү. Зүгээр бид хаагдчих. Ингээд таатчих. За босоо. за. Би энэ давхарчих. За хэдүүлээ зэрэг. За. Би юу чихчээ урвал та. Энэ сүүлийн эмэгтэйчүүдийн гарн дээр ажиллаж байгаа. Энэ ядам мууг яагаад ингэж өөрөөр боддсон бэ хүмүүс юм? Одоо Физикийн хууль юм уу? го Сүүлийн эмэгтэйчүүд бүгд л ингэж байна. За эхлээд тавуулан ингэ тэнэлэгч хийдүүлээ. За энэ шахагдахгүй. Ийм бодвол яг ийм жоохон хийвс. тийм үү? Явахгүй.
Наад чинь энд. Алдар шахавд чинь. За. Илүү ороо. За За бүгдээ хэдүүлээ юунаас эхлэе? Чигчээ өрөөнөөс эхлэе шахаа. За. За чигчээ өрөө дэшээ бослоо, ядан өрөө бослоо. Оо. Таар хамаа их таастаа түрний яриад байсан юм байна ч таа. Хаяа. Зөөлөөс босноор За би бол өөрийнхөө хураг маш амжилттай өглөж байна. За баярлалаа. Сурлага хөтөлбөрийн амжилт хүсье. За. Физикийн хичээлээ гоё сонирхолтойгоор Харин тийм. сурж байгаа гоё юм те. гайхалтай. Хэн эргээд физик хичээлүүд рүү явмаар санагдчихлаа. За би тавтаа. Терминаторын гал шүлцсэн нөгөө. Харин тэгээд энэ бол нэг энгийнээр ойлгож байгаа юм гоё өөрсдөө туршилт хийгээд тэгээд Эрдэм төгс бүрэн сургуулийн Эрдэм төгс бүрэн дүн сургуулийн 8 дугаар ангийн сурагчид бол хулган их шилхэн заяа байж та. Баярлалаа. Дараа бас манай студиэр зочиж сонирхолтой мэдээлэл өгөөрэй. За ингээ өнөөхөл